Баглаан удган өөрөө 33 хурамстын оронд хүрч гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг эзэнсэн хогрын голыг дахиж байсан ховор сайн бөө байсан байна. Ийм бөө хүн олон ясны уулзураас эхлэн гол судсаараа дээшлүүлж зүрхний цагаан төлд хүртэл бие эрхтнийн эзэмдэн бөөлж чаддаг байна. Баглаахаа нэртэй хар морьтой түүндэн оч хар тэнгэрийн сэтэр, нөгөө хар мориндон гал хар тэнгэрийн сэтэр татсан байж цагаан адуучийн эдэн овш гэж зайсангийн 18 настай хүү хонион хариулж яваад баглаан удагныхаар буутал удагны бие их муу өвдөд хөвдөж байсан байна. Игчгүй та яасан гэсэн онгодондоо баалуулаад би муудаад гэж. Яавал идэх вэ гэж асуусан. Нэг хураг байвал онгодоон дахил зүгээр болно гэж. Залуу хонноос нэг хураг гаргаж онгодыг нь дахиулаад баруун хяраас баглаахаа гэж дуудан хоёр хар морийг нь хөтөлж ирсэн. Түүнээс нь онгодын сэтэр татаж баглаан удган идэвчээ. Тэгээд за хүү минь чиний гарыг цайлах юм надад байхгүй. Би ядуу хүн. Харин чи 20 нас хүрэхээр ирээрээ гэж гин. Хөө 20 хүрээд удганд очтол хоёр хар морин барьж унаад дагуулад ахаа гүнгийн очичээ. Удган гүнтэнд би чиний амийг өршөөсөн. Чи юу дуртайгаан ав гэсэн. Би юм авахгүй. Харин энэ хүүд охиноо өг гэж гүнтэн аргагүй болж зөвшөөрчээ. Тэр цагаас хойш цагаан адуучийн дих 7 үеийн зайсан чин хан язгууртай цагаан ястай улсууд гэгдэх болжээ. Овшаас хойш далай зайсан, чагдар зайсан, гомбожав зайсан, сандаг сүрэн зайсан залгамжилсан. Цагаан адуучийн дих тэр цагаас хойш удганд насан туршид нь унах унаа шүлний хоноор дутаалгүй байлгсан ба баглаан бөө цагаан адуучийн дихийн сүлд болсон байна. Жалхан цхуудагт дамдан базар хүрээ орохоор морилж явах замд агрын голын хойд нуруунаас оглогийн урд нуруунд солонго татаад байхыг оглогийн ихнээс үзээд шавнар бараа болгочтон хөсөг жуузаанд зогсоохыг тушааж энэ ихнэр сүү өргөлгөө болохон байлаа гэж. Ламнар сүү цагааны дээжээ өргөхөд сая солонго татхан байжээ. Дэгхнэн агрын хайрхан баглаан удган халахын нэг гигантнийг алцаан доорон шургуулах гэж шидэрхэж байсан байна. Хайрхны хуйлсан дүр нь агрын хойд нуруунд дээр зогсоод нөгөө хөлөө оглогийн урд нуруун дээр тавиад сарвчлаад харж байсныг жалханз гигантэн мэдчихэд сүү өргүүлж гарсан ба азар хүү төрүүлсэн хүн юм да гэсэн гэдэг.